1991 оны хавар улсын хэмжээний 2-р олимпиад мюзик хичээлийн 1-р байранд болж Монгол улсын үндэс бүрээс химийн хичээлээр шалган ирсэн шилдэг сурагчид тэднийг сойж уралдуулж буй багшлах судлаач олимпиадын зохион байгуулах комиссийн нойрны хоног шахан завгүй өссөн өдрүүд эдгүүлж байлаа. Олимпиадын онол бодлогын эхний тэмцээний дүн гартал 15-аас 18 насны охид хүмүүд 1-р байрны багаанд хоригн сууж хам түвшин тосох зэргээр эзний дүүрийг тэсгэн ятанд хүлээж байлаа. 8-р ангийн олимпиадын дүн хүсэлтэн Балмастаар эргэлж бичсэн Ватан цаасыг бэлэн байсан комиссийн гишүүн Дундаг багш маань хараад ирлээ хөөрхий. Дүн үүдэн хатгаар багшиг авах хооронд өөрийнхөө болон шавийнхаа дүн олоод харчих санаатай хүмүүс дагална. Хийж явсаар үүдний багны хооронд байлах самбар дээр хөдөлгөөнгүй байлгамж тавив. Өнгөж зүтгэсээр дээрээсээ урд бичигдсэн өөрийнхөө нэрийг олоод харах нь тэр. Нэрнээс хойш оног шаардлагагүй би 3-т орчихжээ гэж тэр хаваарлыг орлов. Намайг олимпиадад бэлтгэсэн миний ээж 76 дугаар сургуулийн багш боломжтой. Миний ойролцонд санаа зовонгоо оног харахад эхний хүүхэд их дараагийнх нь баг урдх нь түүнээс агаартай. Нээж тийм юм уу гэж баярлах шиг болоод цааш үргэлжлүүлэн харахад надаас дээгүүр оноотой хүүхдүүд дийлэх болохыг олж мэдлээ. Тэгээд миний хараас бүх сатаад "Дуугүй байгаач оноогоо хар" гэхтэн оноогоо шүүж хартал ихээд хойгуурч ихсэж байсныхаа мэдээд ичих уран хуурах зэрэгсэн гэр рүүгээ харж билээ. Тухайн үед сурагчдын бүртгүүлсэн дараалалаар Мерсийг нь Ватан цаасан дээр үснэгтлэн бэлтгэжгээд дүү гарангуутыг оноог нь бичдэг байж илээ. Хожим Мерсийн дэргэдэх химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9-р ангид суралцсан. Энэ олимпиадад оролцож байсан охидтойгоо хурцлахад "Тэгэхийг чамайг яасан сүрхийн охин бэ гэж битүүхэнтэй атаарж байсан шүү" гэж хэлээ. Ястай инээдэмтэй. Химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид 2 жил хичээлсний эцэст улсын химийн олимпиадад хүчин үзэх цаг ойрцоор байв. Өмнөх алдагаа давтчихгүй амжилттай оролцох чин төслээр өгүүлжин хаварчин олимпиадаа бэлтгэж билээ. Ингээд улсын химийн 4-р олимпиадаас мөнгөн медаль хүртэж химийн шинжлэх ухаанд хөтлөж чиглүүлж өгсөн хайр нээжтэй баяр мэдээгээ дуулгахаар яаран үйж билээ.